зохиолыг мэдэрч ойлгож уншия суралцгын зорилтын хүрээнд эл төдвийн эрээн цоохор туурийг хэсгээс үзэж судлах нэ. Зорилго бол зохиолыг мэдэрч ойлгож унших. Зохиолыг хэсэгчлэн уншин, асуултын дагуу тэмдэглэл бичих гэсэн зорилт төвшүүлэн хичээллэх нэ. Цоохор туур эл төдвийн 2 хэсэг байгаа. Энийг та бүхэн харааны уншлагаар маш анхааралтай уншаад асуултад хариулна. Эхний хэсэг. Анхааралтай уншаарай. Нэгдүгээр хэсгийн үргэлжлэл явж байна. Нэгдүгээр хэсгийн төгсгөлийн хэсэг. Зохиолоо уншиж амжихгүй байгаа бол сурах чиг дээр байгаа. Мөн түүнээс гадна бичлэгийг зогсоогоод зохиолоо 50 уншиж болно шүү. Дээр эхний хэсэг дээр гарсан зарим үгийн тайлбарыг хүргэж байна. Зохиол дээр ерөнхийдөө Мишель гэдэг үгийн тайлбарыг томруулагч шил гэдгээр хам сэдвийн хүрээнд тайлбарлсан байгаа. Номын санчаа үгэн. Дараагийн 4 үг бол Монгол толиос харж тайлбарласан хэсэг үгнүүд байгаа. Адар гэдэг бол байшин байрны дээд таа зэсгийг хэлдэг. Гоочлох гэдэг бол хэн нэгнээс өөсөв эрх алдаа олж харах гэсэн утгатай үг байгаа. Дамшиглах гэдэг бол давхуурхах, даажигнах, зугаа болгох, шоглох гэсэн утгатай үг орно. Шогол гэдэг бол зохиол бүтээлийг хийх модон хайрцаг хавцыг шогол гэдэг. Шоголтой ном, шоголтой судар гэж ирдэг. Эхний асуулт. Асуултыг дэвтэртээ тэмдэглээд хариултыг мөн бүгдийн дэвтэртээ тэмдэглэн шүү. Хариулахдаа маш дэлгэрэнгүй 2-оос дээш өгүүлбэрээр хариултаа бичээрэй. Зохиолд өгүүлж байгаа бяцхан үсэгт номын тухай судалж мэдээллийг дэвтэртээ бичээрэй гэдэг. Энэ зохиолд өгүүлж байгаа шагж багшийн тэр номыг та бүхэн интернетээс ирж хаагаад, захын орчноос ирж хаагаад тухайн номны тухай юу мэдсэн, ямар мэдээлэл байсан, хэрхэн яаж бичсэн, хэдэн онд бичсэн гэд бүх мэдээллийг дэвтэртээ бичиж аваарай. Бусдтай мөн дамжуулж түгээхийн тулд. 2-р даалгавар оюутан залууг зэмлсэн номын санч өгний үг та нарт юуг бодогдуулав? Энэ зүй ёсны хэрэг мөн үү гэдгийг тайлбарлаж бичгэн. Чамд ямар сэтгэл төрсөн бэ? Хэрвээ тэр залуугийн оронд чи байсан бол гэж бодоод бичээрэй сэтгэлээ. 3-т нь оюутан залуу тэр номын үнц нь утга учирыг мэдэхгүй байсан явдалд хэн буруутай гэж бодож байна. Энэ талаар өөрийнхөө бодлыг бичээрэй. Зохиол гарч байгаа номын тухай байсан учраас дэлхийн хамгийн том ном, хамгийн жижиг номыг энд үзүүлсэн байна. Зургаар. Хамгийн жижиг номыг та бүхэн харж байгаа байх. Үүнтэй адил Монголын хамгийн жижиг номын тухай эрээн цоохор туурын эхний хэсэгт өгүүлж байгаа шүү. Хэсэглэл 2 зохиолын өвгөн номын санчаа өвгөн цаашаа үргэлжлүүлээд ярьж байна. Энэ хэсэгт тухайн өвгний
тухайн оюутан залуугийн эрээн цоохор цаас гэж нэрлээд байгаа тэр жижигхэн номын тухай хэн хизээд хэрхэн бичсэн тэрийг бичиж явах үеийг тэр номын санч өвгөн харсан тухайга одоо оюутан залуу тайлбарлаж ярина. Зохиолыг маш анхааралтай уншаарай. За 2 дугаар хэсгийн үргэлжлэл. Дугаар хэсгийн төгсгөлийн хэсгийг анхааралтай уншаарай. За зохиолоо уншиж амжихгүй бол сор хүчгээс болон энэ видео хичээлийг зогсоогоод зохиолоо бүрэн гүйцэд уншаад дасгал даалгаврыг хийгээрэй. Хариулах зүйлийг яг зааврын дагуу үгийн тоонд нь багтаагаад 3-4 өгүүлбэр гэсэн бол тухайн үгүүдэд багтаагаад бичээрэй.